Лодон самбуу төвшин нарын гишүүд ажил олгогчийн төлдөг нийгмийн даатгалын шимтгэлд өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулжээ. OneXBet Melbet зэрэг сайтуудаар дамжин 1.7 их найт төгрөг гадагш урсаж, эдийн засагт 417 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөө судалгааны түр хэлэлцээрт нэгдэхэд тохиромжтой цаг үе биш гэдгийг үйлдвэрлэгчид болон эдийн засагчид тодтоглоо. Сүүлийн 10 гаруй жил яриадч бүтээгүй ажлуудыг хотыг хөгжүүлэх 24 мега төсөл гэх томоохон амбицтайгаар 2033 он гэхэд бүгдийг нь цогцлоох зорилт тавьжээ. Орой мэндийг хүргэн үзэгчтэй Тэнгэрлэгчийн доллар мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Сая дурдсан болон бусад мэдээлийн дэлгэрэнгүй үзүүлэх болно. Ажил олгогч ажилтныхаа цалин хүссэн хэмжээнд нь нэмж чаддгүй нэг том шалтгаан нь нийгмийн даатгалын шимтгэл. Учир нь өнөөдөр Монголын төр ажил хийж байгаа хүнээс ч ажил олгож байгаа аж ахуй нэгжээс аль альнаас нь нийгмийн даатгалын шимтгэлийг давхардуулан авч байна. Тодорхойлбол ажилтнаас 11.5%, ажил олгогчоос 12.5-аас 14.5% гээд нийтдээ 24-өөс 26% шимтгэлийг төр хураа авч байна. Нийгмийн даатгалын шимтгэл ийм өндөр байгаагаас болж хаалгаа барьж үүдээ хаасан аж ахуй нэгжүүд олон бий. Иймд цаашид энэ байдлыг засахаар Лодон самбуу төвшин нарын гишүүд ажил олгогчийн ажилтны өмнөөс нийгмийн даатгалын шимтгэл төлдөг байдлыг болиулах хуулийн төслийг боловсруулж байгаагаа мэдгдлээ. Нийгмийн даатгалын санд хэдэн зуун саяын өртөө хэдэн мянган аж ахуй нэгжүүд арайхийн ажилчдынхаа цалинг тавьж үйл ажиллагаагаа тасалдуулах авч байгаа. За нийгмийн даатгалын шимтгэлийг нийгэм татвар мэтээр хүлээн авдаг болоод удлаа. За сүүлдээ бүр нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах нь өөрөө нийгмийн баталгаа болж хувирсныг ч олон нийт ярьж байна. За яг ийм үед Лодон самбуу төвшин нарын 30 гаруй улсын хурлын гишүүд нэгдэн нийгмийн даатгалын ерөнхий хуульд өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Хуулийн төслийн гол концепц нь давхардуулан нийгмийн даатгалын шимтгэл авдаг байдлыг болиулах, ажил олгогчоос ажилтнаа цалингаас гадуур мөнгөн хэлбэрээр олгосон хөнгөлөлт урамшууллаас нийгмийн даатгалын шимтгэл суутгадгийг зогсоох зохицуулттай юм байна. 11.5-аас 14.5% нийгмийн даатгалын шимтгэлийг хэмнэснээр тэрийг цалингийн нэмэгдэл болгох, эсвэл бусад урамшуул дэмжлэг болгох боломжтой гэсэн үг байхгүй. Тэр боломжийг бизнес эрхлэгчдэд өгч чинь гэсэн үг. Энд чинь нөгөө талдаа ажил хийж байгаа хүний орлого цалин нэмэгдэж штэ. Тэгэхээр орлого цалин тэр 10%-аараа 12%-аараа нэмэгдэнэ гэдэг нь худалдаа авах чадвар нь 12%-аар өсөж байгаа байхгүй. Худалдаа авах гэдэг нь би жишээлбэл нэмэгдсэн цалингаараа бас нэг газараас юм худалдаж авна. Тэр газар чинь бас нэг бизнес эрхлэгч байгаа, бас ажил олгогч байгаа. Ингээд нийгмийн өргөж энийг хэлж байгаа. Нийгмийн даатгалыг төлсөн хүмүүс нь эзэмшдэг. Тэгээд тэр төлсөн хүмүүсийнхаа ирээдүйд зарцуулдаг юм орлого. Тэгэхээр манай улсын хувьд бол бас энэ түүхэн цаг хугацааны явд төсвийн орлогын шин чанартай болцсон. Тэгэхээр саяын энэ асалтаас болоод нэг 63 орчим тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн орлого буурах юм. Нөгөө талдаа бизнес чөлөөтэй эрхэлдэг болсноор далд зах зээл гарч ирснээр олон төрлийн бизнес үйлчилгээ, мэргэжлийн үйлчилгээнүүд хөгжснөөр бараг энийг 3 орхин нугалсны хүн амын орлогын албан дотор, байгууллагын орлогын албан дотор өсөх боломжтой. Хөдөлмөрийн өснөөс гадуурх нэмэлт урамшуулалт, хөнгөлөлт, дэмжлэг, хоол унааны мөнгө гээд бүх зүйлээс нийгмийн даатгалын шимтгэл тооцож авдаг байж болохгүйг тэд хэлж байсан. За энэ хуулийн төсөл өргөн баригдаж батлагдвал бизнес эрхлэхэд учирдаг дарамт багасч үйл ажиллагааны төрөл нь нэмэгдэнэ гэлээ. За хамгийн гол нь ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөх дарамт буурснаар ажилтныхаа цалинг бодитоор нэмэх, ажлын байраа нэмэгдүүлэх боломж өртнэ. За бүр цаашилбал бараа ажил үйлчилгээний нийгмийн даатгалын шимтгэлийн зардал буурснаар эцсийн хэрэглэгчдэр ирэх үнийн нэмэгдэлж буурна гэсэн юм. Бид энэ удаагийн бизнес орчин булангаараа нийгмийн даатгалын шимтгэл татварын асуудалтай холбоотойгоор ажил олгогчийн байр суурийг хүргэхээр бэлтгээд байна. Ажил олгогчдын хувьд толгойн өвчин болсон нийгмийн даатгалын шимтгэлээс үүдэн ажиллах хүчнээ цомогтгож хүрдэг талаар Степе Номадик компани үүсгэн байгуулагч хэлж байлаа. Мөн үнийн өсөлтөөс шалтгаалan хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурч байгааг хэлж байлаа. Яг гаргаж байгаа бүтээгдэхүүн хэвээр байгаа мөртлөө борлуулалт багасаад байгаа гэдэг бол биднээс биш худалдаа авахчийн чадвар муугаас болоод байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө талаас тэр хэмжээний аж ахуй нэгжүүд бас хэрэглэгч нар бас багасч байна гэсэн үг, худалдаа авах чадвар нь багасч байна гэсэн үг байна.
олон хүний нийгмийн татгал төлөх юм бол илүү өрөнд ороод байна. Тэгэхээр аль болох цөөхөн хүн рүү явж байна. Одоо манай холбооч самхан болсон. Хүн их авч ажилуулах нь илүү их шийтгэл болж байгаа болж байна. Хүн их ажилуулах юм бол илүү нийгмийн татгал төлж байна. Тэ. Нэг Монголд нэг хуваарь бизнес эрхэлж байгаа нэг хүнтэй очиод нэг гэрээгээр ажил гүйцэтгэлчлэх тэрэн дээр нийгмийн татгал тооцож байна. Давхар тооцож байна тий. Нийгмийн татгал бол маш өндөр байна. Нийгмийн татгалыг бид нар юунд төлөөд юунд зарцуулд юм бэ гэсэн чинь ер нь бол нэг тэтгэврт их нь явд юм байх гэсэн чинь тэтгэврт нийгмийн татгалын торомлогдсон мөнгнөөс 11.9% нь л зарцуулагддаг юм байл шүү. Бусд нь ер нь бол энэ халамж руу явчихж байгаа гэсэн. Тэгэхээр зүгээр нэг хэсэг нь халамжлуулж хөвтөөд нөгөө хэсэг нь хөдөлмөрлүүлж мөнгөө тушаагаад бизнесийн орчин маш хэцүү болчихж байгаа байхгүй юу. Татвар өндөр байна. Статистик мэдээлэл харж ирсэн л та тэгсэн 3600 3701 аж ахуйн нэгж байгууллага албан ёсоор дампуурлаа гэдэг мэдээлэл оруулсан байсан. Гэтэ тэр бол албан ёсоор оруулж байгаа. Гэтэл албан ёсоор оруулахгүй аж ахуйн нэгж болчихсон. Одоо тэгэл бүгд л өөртөө нөтийн өөр, татварын өөр, нийгмийн татгалын өөрөд ингэж явж байдаг. Тэгэл хизээ мэдэхгүй яг дампуураагүй л байгаа болохоос албан ёсоор бүртгүүлээгүй л байгаа болохоос үйл ажиллагаан тэгэл чадсан явж байгаа босчих байх гэсэн ийм юм явж байгаа маш их. Мөнгөтэй газар бол төрийн байгууллага л шүү дээ. Тэг уул нь бол эсэргээрээ байх хэрэгтэй байхгүй. Бизнесийн байгууллага нь илүү боломжтой баялаг бүтээдэг байх хэрэгтэй. Төрийн байгууллага бол ямар ч баялаг бүтээдэг зүйл биш шүү. Зөвхөн тэрийг татварын мөнгөийг захиран зарцуулж байгаа зүйл байхгүй. Тэгтэл эсэргээрээ төрийн байгууллагууд мөнгөтэй хувийн байгууллагатайгаа өрсөлдөд байгаа. Нэг аж ахуйн нэгжийн хувьд бол хүсэж байгаа зүйл найд хаврын чуулганаар татварын багц бол ороосой гэж хүсэж байна. Нөтийн босох нь арай жоохон өндөрсөөсэй гэж хүсэж байна. Тэгээ одоо бүх аж ахуйн нэгж хэм байдیں۔ Тэ 5% ядаж одоо 10% ч өндөрдөд тийм шүү дээ тийм. 10 биш 5% байдаг болоосоо л зүгээр хүсэж байна. Нөгөө талаас нийгмийн татгалын шимтгэл бол энэ л арай хэтэрхий өндөр байна. Яг бод тэр марахгүй. Үнэт цасны зах зээлд нийт 618 зохицуулалтаа этгээд хувьцаат компани үйл ажиллагаа эрхэлж байгааг санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ. 2024 онд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд буюу 13 их найт төгрөгт хүрсэн байна. Зах зээлийн үнэлгээ өмнөх оноос 11.8%-аар буюу 1.4 их найт төгрөгөөр өссөн ба үйлдвэрлэлийн аргаар тооцсон дотоодын нийт бүтээгдэхүүний 16.3%-тай тэгзэж байгаа юм а. 2024 онд 1.6 их найт төгрөгийн үнэт цас зах зээлд арилжаалагдсан нь өмнөх оноос 2 дахин өссөн үзүүлэлт болжээ. Нийт арилжааны 57.8%-ыг компани бонд, 22.7%-ыг хувьцаа, харин 6.5%-ыг хөрөнгө оруулалтын сангийн нэгж ирэх, үлдсэн 13%-ыг хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны арилжаа тус эзэлж байна. Хувьцааны 2 дахь зах зээлийн арилжааны хөрвөх чадвар 2.5%-тай байна. Монгол улсын хэмжээнд 178 хадгаламж зээлийн хоршоо мөн тэдгээрийн 61 салбар өөрсдийн гишүүдтэй хадгаламж зээлийн үйлчилгээ үзүүлж байна. Тэдгээр хадгаламж зээлийн хоршооны 87 нь Улаанбаатар хотод, харин 91 нь орон нутагт бүртгэлтэй байна. Хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн тоо өмнөх оноос 3.8%-аар өсөж 75252 болжээ. Мөн хадгаламж зээлийн хоршоодын гишүүдийн оруулсан хувь хөрөнгө өмнөх оноос 5.1%-аар өсөж 28.9 тэрбум төгрөгт, хоршоолагчдын өмч 27.8%-аар өсөж 53.4 тэрбум төгрөгт тус хүрчээ. Тэгрлэзэн доллар мэдээллийн хөтөлбөр студиэс шууд урч байна. Дараагийн мэдээлэл хүргэе. 2025 оны засгийн газраас бүтээн байгуулалтын жил гэж зарласантай холбогдуулан Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компани урьдчилсан дүнгээр 800 тэрбум төгрөгийн төсвөөр баг хангаа хөшгийн хөндөй чиглэлийн төмөр зам барихаар болжээ. Ирэх 8 дугаар сард ашиглалтанд оруулахаар төлөвлөж байгаа шинэ төмөр зам нь Улаанбаатар хотын замын төвчрөл, агаарын бохирдлыг бууруулна гэж төрийн өмчит хувьцаат компани үзэж байна. Баг хангаа хөшгийн хөндөй чиглэлийн төмөр замын төсөлд төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой 40 гаруй компани нэгдэж 50-аас 60 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийхээр боллоо. 102 км урттай үргэлжлэх шинэ төмөр зам нь зам тээврийн салбарт бодит өөрчлөлт авчирна гэлээ. Ачаал логистикийн төвүүдийг өшгтийн өндөрөөр гаргах, тэнд терминал үүсгэх зорилготой ийм төсөл арга хэмжээ байгаа. Тэгээ энэ арга хэмжээнд Эрчит Монгол нэгдлийн хүрээнд байдаг төрийн өмчит компаниуд нийлж орлуулалтын 1% орлогоо
энэ төсөлт хийх арга хэмжээ хөрөнгө оруулалтын гэрээнд гар үсгэж зурж байна. Тэр ч утгаараа бид бас энэ хөрөнгийг одоо оролцогч байгууллага болон нийт ард иргэдэд шилэн байдлаар тайлагнаад үйл ажиллагаагаа хэрэгжүүлнэ гэж ойлгож байгаа. 102 км одоо салбар төмөр замын бүтээн байгуулалт ажиллаж байгаа. За энэ салбар замыг одоо тавьтаараа бол Улаанбаатар хотоор одоо шууд дайр өнгөрж байгаа төмөр замын ачааллыг одоо багасгах. За энэ бас агаарын бохирдлыг одоо бууруулах. За Улаанбаатар хотод төлөвлөсөн тээвэр логистикийн одоо энэ одоо бүтцийг одоо бас одоо тараан байршуулах тийм ээ. Энэ одоо ашиг утгатай томон төсөл гэж байгаа. Нийслэлд өдөрт дунджаар 3-аас 4 цаг ачааны вагон дамжин өнгөрдөг байна. Харин шин төмөр зам баригдсанаар энэ хугацаа 44 минут болж буурна гэлээ. Энэ нь авто замын дүгжирлийг бууруулах нэг алхам болно гэдгийг салбарын сайд хэллээ. Зөвхөн Улаанбаатарт орж ирж байгаа бүх ачаа бараа бол өшгтийн хөндөд бунаа гэсэн үг. За бусад ачаа бараа бол одоо Улаанбаатар дундуур чигээрээ хойшоо транзит Оросын одоо Орос руу дамжиж өнгөрдөг бүх ачаанууд бол Улаанбаатараар дамжиж өнгөрнө. Ингэснээрээ хөдөлгөөнд бол үр дүнгээ эерэг үр дүн үзүүлнэ гэж үзэж байгаа. Бүх нөхцөл боломжийг хангахын тулд эхлээд дэвтгцээ барьж байгуулнаа гэдэг. Уг төсөл хэрэгжснээр тээврийн саадыг арилгах, экспортын урсгалыг хурцсах гэдгийг холбогдох албаныхан хэлсэн юм. Мөн түүнчлэн төслийн хүрээнд 2500 гаруй ажлын байрыг бий болгож эдийн засагт эергээр нөлөөлнө гэсэн юм. Манай улс Евразийн эдийн засгийн холбоотой хийх чөлөө судалгааны хэлэлцээрийг өнгөрсөн жилээс хойш хойшлуулсаар ирсэн. Бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэд тулгарсан энэ хэлэлцээр ирэх 5 дугаар сард эцлэгдэх нь тодорхойлоод байна. Үндсэндээ 3 шатны хэлэлцээ хийж ямар бүтээгдэхүүн татваргүй нийлүүлж хөнгөлөлт эдлүүлэхээ тохирчээ. Монгол Улсын их сургуулийн бодлогын судалгааны лабораториос Монгол Улс Евразийн эдийн засгийн холбооны чөлөөт худалдааны төр хэлэлцээрт нэгдэн орсноор ямар эдийн засгийн үр нөлөө гарах талаар судалгаа хийжээ. За ингээд тиймч нааштай үр дүн гараагүй байна. Тодорхойлбол Монгол Улс 2024 онд Евразийн эдийн засгийн холбооны орнуудтай буюу Орос, Казахстан, Беларусь, Армени, Киргиз гэсэн энэ 5 улсад 110.1 сая Америк долларын бараа экспортлсон байна. Харин эсвэргээрээ манад орж ирсэн нь 2.9 тэрбум долларын өртөгтэй бараанууд. За үүнээс харах юм бол манайхаас эдгээр улс орнуудад очисон барааны хэмжээ нийт экспортод эслэх хувь нь маш бага. За сүүлийн 6 жилд нэг орчим хувь, харин манайх руу нийлүүлсэн хэмжээ нь 25-аас 30% эзэлдэг байна. Оросын холбооны улсын хувьд манайхаас экспортлж байгаа гол нэрийн барааны гайлын тарифыг төр хэлцээрийн хүрээнд тэг болгосноор экспорт маш бага хэмжээгээр нэмэгдэнэ. Харин манайх руу орж ирэх зөвхөн хэмжээ л гэхэд огцон өснө гэж энэ судалгаанд дурдсан байна. Өөрөөр хэлбэл архины гайлын 40% тарифыг тэг болгосноор Оросын холбооны улсаас экспортлдог, импортлдог архи 95%-аар нэмэгдэх тооцооллыг гаргасан байна. За тэгээд нийтэд нь тэгвэл яг импорт хэдэн хувиар нэмэгдэх юм хэрэг 4.8 орчим хувиар нэмэгдэх. За тэгээд салбараар нь бид нар аваад авчих юм бол илүү нөгөө аж үйлдвэрийн салбарт энэ импорт маань нэмэгдэж байгаа нэг ийм дүр зураг байсан. Тэгэхээр бид нар цаашдаа юуг анхаарах хэрэгтэй гэхээр нөгөө дотоодынхоо үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх тийм ээ. Тэгээд яг эцсийн үр дүнг ингээ харахаар яг одоо эдийн засгийн өсөлтөнд бол сөргөөр нөлөөлөх ийм дүр зураг гаргацсан. Өөрөөр хэлэх юм бол 6.1 орчим хувиар одоо манай дотоодын нийт бүтээгдэхүүн буурах ийм нөхцөл байдал бол ажиглагдсан. За саяны танилцуулсан судалгаа бол 1 сарын өмнө хийсэн судалгаа. Үүнээс хойш дахин нэг шатны хэлэлцээ хийж заримд нь өөрчлөлт оруулсан. Тухайлбал манад үйлдвэрлэж байгаа 23 барааг татврын хөнгөлөлтөөс асуулах саналыг Евразийн эдийн засгийн холбоонд хөрвүүлсэн ч 8-ыг нь хассан байна. Ингээд Монголоос 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг Евразийн эдийн засгийн холбооны орнуудад татваргүй нийлүүлэхээр болжээ. Үүний үр дүнд хамгийн багадаа 500 сая Америк долларыг олох боломжтой гэж эдийн засгийн хөгжлийн яамнаас танилцуулсан. Харин судлаачид үр ашигт нь эргэлзээр байгаа юм а. Ялангуяа эдийн засгчдаас гадна бизнес эрхлэгчдийн төлөөлөл энэхүү хэлэлцээрийн гэрээг сайжрууллаа гэсэн за хэлэлцээрийг хийх нь тийм ч оновчтой цаг үе бишээ гэж үзсээр байгаа юм а. За ер нь бол Евразийн бас яг энэ эдийн засгийн бас хэлэлцээрт одоо орсноор бол Монгол улсад бол өнөөдөр бол бас яг өнөөдрийнх нь хөгжлийн түвшинд аваад үзэхэд бол бас нэг ашигтай бол харагдахгүй байгаа. Яагаад гэхээр Монгол улсын хувьд бол аж үйлдвэрчсэн орн биш. Өөрсдийнхээ хүнсний хангамжийг те бүрэн одоо
үйлдвэрлэдэг болохоор ийм хүчин чармаалт гарч байгаа үед бас яг энэ Евразийн эдийн засгийн бид нар энэ хэлэлцээрт орсноороо бол бас эргээгээд эдгээр аж ахуй нэгжүүд нь бэхжээг байгаа ийм үед эднийгээ эргээгээд татаад унгаачих ийм эрсдэл байна гэж бол харж байгаа. 70% бол хамгийн багтаа үйлдвэрлэж байна. Цаашдаа яг одоо энэ ирчээрээ бол 2 жилийн дотор бол 100% бол дотоодынхоо үйлдвэрлэлээр нийт өндөгнийхөө хэрэгцээг бүрэн хангах юм боломжтой болж байгаа. Боломжийнхоо хэрээр, чадлынхаа хэрээр одоо энийг бол хилцээрийг хойшлуулаач хэрэгцээс одоо энэ дотооддоо үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнүүдийг ингээд хасах жагсаалтыг саналаа эдгээр маш их төвтэй байна гэж өгсөн. Харамсалтай нь бидний одоо өсөлтийг хүлээж авсангүй. Тэгэхээр нэг ясандаа төр нэг гараараа дэмжиж босгосон үндэсний үйлдвэрлэгчтэй нөгөө гараараа татан унаагаар шийдвэрийг гаргалаа гэж үзэж байна. За төр засаг аль салбараа дэмжиж өөдөн татаж хамгаалах вэ гэдгийг тодорхойлж байж энэ хэлэлцээрт нэгдэх ёстой. За гэтэл алийг нь хөгжүүлэх вэ гэсэн зангидсан бодлого харагдахгүй байгааг мөн хэлж байгаа юм а. Хэрвээ одоо хөдөө аж ахуйн салбар тийм одоо манай урт хугацаанд бол стратегик тийм чухал одоо салбар биш ээ. Бид нар заавал одоо хөдөө аж ахуйн салбарыг ингээл нэмэгдэх шингээгээл хөгжүүлээд авах шаардлагагүй гэж бодож байгаа бол тэгээд гадны гайлын татвар өдөртөө саяын чөлөөт худалдааны хэлэлцээрээ хөнгөлөлтөө гадны бүтээгдэхүүнийг оруулж иж болно. Чөлөөт худалдааны хэлэлцээр гэдэг зүйл маань өөрөө яадаг вэ гэхээр тухайн улсын эдийн засгийн өсөлт болоод гадаад худалдааны эргэлтийг бол нэмэгдүүлдэг. Энэ бол эерэг нөлөөтэй. Эцэстээ энэ дээр хэн хождог вэ гэхээр харилцагч хождог. Хэрэглэгч хождог. Манайс Евразийн эдийн засгийн холбооны орнууд руу 367 бараг экспортлно. За анх энэ тоо 375 гэж яригдж байсан. Үүнээс манай улс ердөө 58-ыг нь гаргах чадамжтай гэж судалгааны үр дүн гарсан байна. Харин импортын хувьд 276 бараг оруулж ирэх боломжтой. За үүнээс одоогийн байдлаар гэхэд 227-г нь оруулж ирсэн байдаг. Манай өрсөлдөх чадвар яг ямар хэмжээнд байгаа нь ийхүү харагдаж байна. Хэрвээ энэ хэлэлцээр байгуулагдвал за сахар болон бусад чихэрлэг амтлагч, жимс, самар, цэцгийн цүү, зөөхөн зэрэг бүтээгдэхүүний импорт 70%-аар нэмэгдэх төлөвтэй байгаа юм а. Үзэгч та Тэнгэр телевизийн доллар мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Дараагийн мэдээлэл хүргэе. Монгол Улсын засгийн газар 14 мега төсөл хэрэгжүүлнэ. Одоогоор гараанаас гарсан нь 4 төсөл байна. Харин Улаанбаатар хот 24 мега төслийг хэрэгжүүлэхээр эрэм дараалал гаргаад байна. Улаанбаатар хотын түүхэнд ийм олон өндөр хэмжээний өртөг шаардлагадаг төслүүдийг нэгэн зэрэг хэрэгжүүлнэ гэсэн удаагүй. За гэхдээ 2033 он гэхэд энэ бүх ажлуудаа дуусгах гэх томоохон зорилтыг тавьжээ. Энэ дунд олон жил цаасан дээр үлдсэн төсөл хөтөлбөрүүд багтаж байна. Энэ бол нийслэлд сүндэрлэж босох 24 төсөл хөтөлбөр бүгд мега. Мега гэдэг нь 1 тэрбум Америк доллароос дээш хөрөнгө оруулалт шаардах төслийг хэлдэг. Төвжирлийг бууруулахын тулд нийслэлд 14 мега төсөл хэрэгжинэ. Харин агарын бохирлыг арилгахад 6, бусад буюу шинээр хот байгуулж парктай болгох зэрэгт 8 төсөл гээд нийтдээ 16.5 тэрбум Америк доллараар эдгээр ажлуудыг хийхээр жагсаажээ. Нэг үгээр 2033 он гэхэд буюу 8 жилийн дараа иж бүрэн өөрчлөлтийг хийж сүүлийн 20 гаруй жилийн турш улиг болтлоо яригдсан асуудал нэг мөр цэгцэрхнэ. Эндээс хамгийн түрүүнд ашиглалтад орох нь төмөр замын бүтээн байгуулалт. Тодорхойлбол баг хангаа хүннүү чиглэлийн салбар төмөр зам. Энэ нь 102 км урттай баг хангаа өртөөнөөс салбарлан Төв аймгийн Сэргэлэн сумын урдуур дамжин олон улсын шинэ нисэх онгоцны буудлын урагш чиглүүлэн төлөвлөж байгаа юм а. Харин нөгөө нь хөнгөн төмөр замын тээвэр буюу LRT. Сумын азрахтын даргын үед яригдаж ихсэн энэ төсөлд тэзүү боловсруулж ихэлсэн хэдий ч замхарсан байдаг. Энэхүү 3 жил цаасан дээр баригдсан хөнгөн төмөр замыг 700 сая Америк долларын өртгөөр төр хувийн хвшлийг түргэжлэлээр 2027 он гэхэд хийж дуусгана гэжээ. Үүнээс гадна 8 жилийн өмнө ашиглаад эхэлжсэн байх ёстой BRT буюу тусгай төмөр замын автобусыг 2031 онд хийж дуусгахаар төлөвлөжээ. Ингийн тулд гадаадын зээлээр 60 сая Америк доллараар хийнэ
гэж төлөвлөсөн байна. Энэ 24 төслөөс хамгийн өндөр өртөгтэй нь Улаанбаатар метро. 4450 сая Америк долларын гадаадын зээл тусламжаар 8 жилийн хугацаанд хийж гүйцэтгэв. 2017 оноос нийслэлчүүд метрото боллоо гэх сонины гарчиг 2033 онд цаасан дээр бичигдэхүү аль эсвэл олон хотын дарга нарын худал яриаг эзлэх үү гэдг нь тодорхойлох нэ. 24 мега төслийн хүрээнд агаарын бохирдлыг бууруулах төсөл орж ирж байна. Тодорхойлбол нийслэлийн баруун бүсийг дулаанаар хангах ТЭЦ 5. 13 жилийн өмнө эрчим хүчний яам ТЭЦ 5-ыг 2015 онд ашиглалтад оруулна хэмээн ярьжсэн удаатай. Тухайн үед тендер зарлаж гадаадын 2 компанид сонгогдож тэзүүг нь хүртэл Азийн хөгжлийн банкны тусламжаар боловсруулж концессийн гэрээгээр 25 жилээр хийн гэж тогтсонж хэрэгжээгүй. Аяхуу 10 жил гацсан энэ төслийг нийслэл 2028 онд багтаан ашиглалтад оруулж төр хувийн хвшлийн түншлэл болон тусламжаар 703 сая Америк доллараар босгож бичжээ. Нийслэл улсын төсвийн хөрөнгөөр 2 жилийн дотор Хүннүү гэх нэртэй хот барина гэж 24 мега төслийн нэгээр бичжээ. За энэ нь сүүлийн 6 жилийн турш ярьсан шин 100 мод төсөл юм а. Энэ мэт сүүлийн 10 гаруй жил яриад ч бүтээгүй ажлыг хот амбицтайгаар 2033 он гэхэд бүгдийг нь зогслоно гэд төлөвлөгөө гаргасан байна. Үүнээс 20 нь Улаанбаатар хотын төсөл, Замтээврийн яамны 3 төсөл. Харин нэг нь 20 минутын хот үндэсний хорооных юм байна. Өмнөх хотын удирдлагууд бүгд л мега төслүүдийн талаар хам нээж ирсэн ч бүтэлтэй болсон нь тун цун. Тэдний хийж чадаагүй ажлыг гүйцэнэгээд хот нэгэн зэрэг 24 төслийг ижил гараанаас гаргаж 8 жилийн дотор дуусгана гэж зүтгэж байна. Энэ онд л гэхэд 2.5 тэрбум Америк долларын төслийг хэрэгжүүлэхээр болоод байгаа. 24 мега төслийн нийт хөрөнгө оруулалт нь 16 тэрбум Америк доллар. Ийхүү 5 төслийг нь нийслэл болон улсын төсөв хөрөнгөөр гүйцэтгэх бол харин үлдсэнийг нь гадны зээл тусламж хувийн хвшлүүдтэй даатгажээ. OneXBet цахим бооцоод сайтаар дамжин манай улсаас 1.7 их найт төгрөг гадагшаа урсаж 417 тэрбум төгрөгийн эдийн засгийн хохирол учирчээ. Асар өндөр сонсогдох хэдий чинь бол ердөө 2023 он буюу ердөө ганцхан жилийн хугацаанд мөнгөнд үе юм байна. Үүний цаана мөнгөөр чимжигдэхгүй их хэмжээний хохирол залуусд учирч байна. Гэр бүл салхаас эхлээд амиа хорлох хүртэл тохиолдлууд нэг биш удаа гарлаа. Үүний эсрэг засгийн газраас хариу арга хэмжээ авахар OneXBet, Mailbet зэрэг цахим мөрөөдөө тоглоом бооцоод төлбөрт тааврыг хориглох хуулийн төслийг өргөн барьсныг улсын хурлаар хэлэлцэх хэсгийг нь хэлэлцлээ. Нэг аппликейшн дээр цахим мөрөөдөө тоглоом, бооцоод тоглоом зуучлахын тулд 110 агент байгуулагдсан. Агент дундаас нь 2-5% шимтгэл авдаг. Тэгэхээр 500 сая доллароос 110 агент хуваагаад 2-5% шимтгэл авсан. Зуучлснараа шүү дээ. Тэгээ энэ гадагшаа гарчаад байгаа 500 сая доллар гэдэг чинь бол яг үнэндээ бол яг бүртгэлтэй гарч байгаа урсгал нь шүү дээ. Тэрээс бүртгэлгүйгээр буюу нөгөө крипто валютаар нөгөө бидний ярьж зансан койноор утаснаас утасны хооронд шилжүүлж байгааг бол хинч тоолж чадаагүй шүү дээ. Тэрэн дээр хэдийн хэмжээний мөнгө гараад явцсныг бол хинч мэдэхгүй. Гарч байгаа гэд дүн яриад нь шүү дээ. Бас ордог урсгал гэж байна уу? Тэр дүн ер нь ямар үдэ? Өнгөрсөн 4 жилийн хугацаанд нийтдээ 1.3 тэрбум долларын бол гадагшаа шилжүүлсэн байгаа. Дотгошоо хожоод орж ирж гэнэ үү гэдэг их хурлын дарга асууж байна. Энэ бол ерөөсөд хожоод орж ирдэггүй. Яагаад тэгэхээр тухайн тоглогч маань өөрөө ямар нэгэн хэлбэрээр хожоод дансандаа мөнгө авсан нэг удаагийн тоглолтоор хожоод мөнгө авсан боловч тэрийг дараагийн тоглолтын дээр хэрэглээд буцаагаад алдчихдаг. Буюу одоо Монгол буцааж мөнгө оруулж ирээд кэш хэлбэрээр буцаагаад гаргаж ерөөсөө авдаггүй. Хуулийн төсөлд бооцоо тоглоом, цахим мөрөөдөө тоглоомын чиглэлээр тусгай зөвшөөрөл олгохгүй байхаар тусгаж, энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлсэн зуучилсан үйлдэлийг гэмт хэрэг тооцож, эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэн гэлээ. Хэдийн хууль батлагдлаач хэрэгжилт нь хэр байхаа гэдг нь эргэлзээтэй. За хориглох тусам хууль бус үйлдэлүүд гарч, сөрөг үр дагавар нь ихсэхийг их болгоомжлож байгааг зарим гишүүд хэлж байлаа. Өнөөдөр дотор Монгол улс зохицуултыг хаах бах хэлбэр дээр явуулснаар хууль бус мөрөөдөө тоглоом нөгөө талдаа оролцсон өндөрсөн. Гадаадын сайтууд руу хандах хандлагууд өндөрсөн. Зарим хаахыг хаагаад зохицуултын хэлбэр дээр зохицуулт хийх боломжтойг зохицуулт хийх боломжтойгоор нь байгаад эдийн засгийн үр өгөөжийнх нь тооцоонуудыг их сайжруулад явах боломж байгаагүй юу? Спорт беттинг гэхээс илүүтэйгээр спорт беттийн хууль бус сайт ажилуулдаг нөхдүүд дамжуулж линк барьшуулах замаар цахим казинод оруулж тоглоулаад байгаа байхгүй. Ерөөсөө л тэр.
Тэгэхээр өнөөдөр энэ 500 сая доллар гадагшаа гарсан гэдэг байгаа боловч 60 орчим сая нь бол спорт бэйттэй холбоотой. 430 сая доллар нь бол цахим казино руу орсон гэдэг сураг байгаа. Тэгэхээр энэ хуулиар энэ сөрөг үр дагавартай зүйлүүдийг цахим мөрөөдө тоглоомын асуудлыг бүрэн хориглолоо гэж хэлж байгаа. Шийдэх болцоотой эсхийг одоо хуулийн төсөл санаачилж байгаа хүмүүс маань хэлээч. 1.4 сая хүүхдүүдийн маань мөнгийг жил бүр өгдөг төсвийн энэ мөнгө тэгээ тэнцэх хэмжээний өрнө жил бүр доллар болоод гадагшлаад яваад байгаа. Тэгэхээр спортын холбоод маань энийг зөв ойлгох хэрэгтэй. Одоо бас спонсор алдчихлаа гэж үзэж болохгүй. Энэ бол одоо хууль ёсны одоо урт хугацааны доктортой ийм одоо их усүр дэмжлэг бол энэ биш шүү. Биш. Тэгэхээр эндээс одоо сайн дураараа татгалцахыг бас уриалж байна. Монголын ихэнх алдартай ютубер инфлюенсерүүд 1xbet, mailbet зэрэг цахим мөрөгтэй тоглоомыг сурталчилдаг. За хэрэг сурталчилж урайлсан тохиолдолд хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураан авч зөрчлийн хуулиар хариуцлага хүлээх юм байна. Эрүүг эрэг хянах шийдвэрлэх ажиллагаа нь хүний эрхийг асар ихээр зөрчиж хүнлэг бус байгаа нь олон жишээгээр нотлогдсон. Үүнийг зас гэж өнгөрсөн онд улсын хурлаас тогтоол баталсан. Энэ дагуу хууль зүйн яамнаас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг улсын хуралд өргөн мэдүүлсэн юм а. Ямар ч хүнд ноцтой гэмт хэрэг цэжиглэгдэн шалгагдаж байлаач гэсэн тухайн хүний эрхийг зөрчих ёсгүйг гишүүд сануулж байсан. Гэтэл өнөөдөр шинжил сайжруулсан гэх хуулийн төсөлд улам дордуулсан заалтуудыг тусгаж оруулж ирснийг гишүүд шүүмжиллээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гол зорилго нь хүнийг яллах биш, хэргийн бодит байдлыг тогтоох юм. За гэтэл хэрэг нь байвал хүн нь олдно гихчээр ямар хэрэгт холбогдсон шалгагдаж байгааг нь хэлэхгүй, аль эсвэл хэргийг нь өөрчилдөг жишээнүүд гарсаар байгаа. За мөн тухайн сэжигтэнтэй мөрдөн шалгах ажиллагааны явцад зөв бусаар хандах, айлган сөрдүүлэх зэрэг тохиолдлууд түгээмэлдэг. За энэ мэт нийгэмд даалдын шиг хэрнээ илвэдэг хүний эрхийн зөрчлүүдийг хэрхэн шийдвэрлэхээр хууль тусгасныг гишүүд асууж тодорхойлсон юм. Шалгаж байгаа нэрээр залхаан зээрлүүлдэг, янагладаг, дарамтлаад ингээд сунгаад байдаг энэ 20 дугаар зууны ихэнх үеийн балиар арга хэлбэрийг халахын тулд хэд хэдийн нэмэлт зохицуултууд хэрэгтэй байна гэж. Цагдаа прокурор талаас 24 цагийн дотор шийдвэр гаргаад баривчилдаг. Нөгөө талдаа наад чи үндэслэгүй ийм байна гэд өмгөөлөгч тал нь хүсэлт гаргахаар 14 хоногийн хугацаанд шийдвэрлэдэг. Тэгэхээр нэгийг харьцах нь 14 гэсэн юм хугацааны ялгаа үүсэж байна. Өмгөөлөгч ажиллагаанд оролцож эхэлнэ гэдэг бол бас харьцангуй одоо шууд хойшлуулшгүй ажиллагааны үеэр өмгөөлөгч авъя гэдэг өмгөөлөгч авдаг эрх зүйн мэдлэгтэй хүмүүс байна. За энд нь өмгөөлөгч нар оролцож байгаа тохиолдол байна. Энэ үйл ажиллагаа явагдсны дараа бүр хожим хэрэг үүсгдээд юм уу ялагдагчаар татаад ингээд явсан тохиолдолд өмгөөлөгч авч байгаа тохиолдол ч байна. За энэ өөрчлөлтийн өнөөдрийн бидний оролцолтын гол агуулга бол нэгэнтээ эрх зүйн тусалцаа авъя гэж байгаа бол тэрийг хангах. За эрх зүйн тусалцаа аваад өмгөөлөгчтэй болцсны дараа тэр өмгөөлөгч нотлох хуримтаа гаргаж өгөх, хүнээ хамгаалах, аль шатанд энэ боломж болцоог нь бүрдүүлж өгөх гэсэн энэ тал руу байгаамаа. Шүүгдэгчид авж байгаа цагдаа орих энэ хугацаа тоолоход би бол одоо дордуулж орж ирж байгаа гэж харж байна. Хорих байранд хүлээн авсан өдрөөс эхлээ цагдаа орих хугацааг тоолно гэж байна. Гэтэл олон улсын гэрээ конвенцаараа тухайн хүн өөрөө чөлөөтэй зорчих боломжгүй цаг үеэс эхлээд энэ хүнийг бол саатуулсан тооцож явдаг. Гэтэл бид нар бүр яг энэ бүр хорих байр гэдэг ингээд яг нэг ийм зүйлээр бид нар дандаа хязгаарлаж энэ хугацааг ингэж тоолж байгааг харах хэрэгтэй юм шүү. За ингээд сэжигтэй ялагчаар татчихдаг. Тэгээ санхүүгийн хүндрэл бэрхшээлээс үүдэлтэйгээр хувийн өмгөөлөгч өсөж авч чаддгүй. Улсаас өмгөөлөгч гаргаад өгдөг. Харамсалтай нөгөө өмгөөлөгч маань төдийлөн эрх үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэдэггүйгээс үүдэлтэй тухайн хүн маш ихээр хохирдог. Одоо үйлчлэгээний чанартай холбоотой асуудлууд байвал одоо үйлчлэгчдийн зүгээс холбоонд одоо гомдол гарч асуудлуудыг бас хэлцүүлж байгаа. Улсын өмгөөлөгчийг сонгогчдол оруулахтай холбоотой тусдаа журам дээр нь орон тоог нэмэгтэй холбоотой асуудал дээр бол яам нэлээд бас анхаарад орон тоогоос нэмэгдээд явж байгаа. Хариуцлагатай холбоотой асуудлууд нь бол тодорхой одоо манай мэргэжлийн хариуцлагын хороогоор бас орж хэлцэгддэг асуудлууд байгаа.
Гэрчээр дуудагдчихад яллагдагчаар татагддаг байдал газар авсаар байгааг салбарын сайд хүлээн зөвшөөрч байлаа. За энэ мэд эргүүн хэргийн гинэ шийдвэрлэх явцад хүний эрх зөрчигдөж байгааг засах хуулийн төслийг өргөн барьсан ч нэр агуулга хоёр нь хоорондоо зөрчилдөж байгааг гишүүч хүмжилж байлаа. За гэсэн чинь энэ хуульд өөрчлөлт оруулах шаардлага зайлшгүй байгаа учраас улсын хурлаар хэлэлцэхийг нь дэмжсэн юм. За цаашид хэлэлцүүлгийн явцад ажлын хэсгийн гишүүд энэ хуулийн төслийг илүү чамбааруулахаар тогтлоо. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх сургалт самбар зураг тууцаар хязгаарлагддаг байсан үе ард тоцорчээ. Технологийн дэвшлиг ашиглан хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх чанарыг сайжруулах арга зүйн мэргэжлийн сургалтыг нийслэлийн 24-р цэцэрлэг зохион байгууллаа. 2024 оны байдлаар улсын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролд 264 мянган гаруй хүүхэд хамрагдсан байна. Эдгээр хүүхдүүдийн 12.5% нь тодорхой хэмжээнд хэл ярианы хөгжил дутуу байдаг гэх судалгаа хүртэл гарчээ. Үүний шалтгаан нь эцэг эх болон хүүхдүүдийн хоорондоо амьд харилцаа дутагдсан, мөн хэтийдсэн цахим хэрэглээний үр дүн гэдгийг хэлж байлаа. Тиймээс нэгэнтэл байнгын хэрэглээ болсон цахим хэрэглээг зөв үр дүнтэй ашиглахын тулд цэцэрлэгийн орчинд хиймэл оюун ухаан ашиглан AR, хөдөлгөөнт анимашн, интерактив тоглоом зэрэг 10 гаруй технологийн хэрэглэгдэхүүн дээр суурилсан сургалтын арга материалыг нэвтрүүлжээ. Альфа, дельта, бета гэдэг ингээд уууд маань ер нь цахим хэлбэрлүү ингээд цахим хэрэглээтэй болчихсон. Хүүхдүүд бол ер нь цахим хэрэглээнд маш их автчихсан байгаа. Тийм учраас ингээд багш бидний зүгээр энгийн хийсэн одоо энэ цаасан хэрэглэгдэхүүн дээр бол хүүхдүүд ингээд одоо бүрэн ингээд суралцсан гэдэгт бас хэцүү болцсон ингээд нийгмийн тийм болцсон байна. Тийм болохоор бид нар хүүхдүүдийнхаа ингээд сонирхол хэрэгцээнд тулгуурлаад тий яаж энэ цахим хэрэглээг нь зөв ингээд хэрэглээ болгох хуургаж чадах вэ гэдэг зүйлийг ер нь ингээд багаараа ярилцаж ингээд хийсэн байгаа. Харилцааг бид нар бий болгохын тулд хэл яриаг нь яг одоо яг системтэй яаж хөгжүүлэх вэ? Одоо бид нар ингээд энд үзүүлэлэн маань авиаг яаж хөгжүүлэх юм? Яг одоо онол аргацсан хувьд нь авиаг бид нар яаж хөгжүүлж болох юм? Тэр дасгал даалгаврыг гаргаад өгсөн байна энд. Тэ? За үгийг бид нар яаж хүүхдүүдэд тэ хөвшүүлж бий болох юм? Өгүүлбэрийг зөв бүтцтэй өгүүлбэрийг яаж болох юм? Одоо үйл үгийг л гэхэд тэр олон утгатай үгийг бид нар яаж хүргэж болох юм? Яаж үгийг итгүүжүүлж болох юм гэдэг энэ зүйлээ бид нар үзүүлэнгээрээ хийчихэд цахим багийнхан маань тэрийг амьлуулсан л гэсэн үг сонирхолтой хэлбэрээр. Ийхүү 24-р цэцэрлэгийн зохион байгуулсан хэл ярианы аргачлалын сургалтад нийслэлийн 9 дүүргийн 80 гаруй мэргэжлийн арга зүйчид оролцлоо. Энэхүү шин сургалтын аргачлалын үр дүнд хүүхдийн хэл ярианы чадвар хөгжихөөс гадна багш нарын хиймэл оюун ухаантай харьцах чадвар сайжирна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцолж байлаа. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Эх 7 хоног шинэ мэдээлэлтэйгээр эргээд уулзцаая. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.